Бид 1961 онд орчин цагт улс орныхон тусгаар тогтнолыг нэгдсэн үндэсний байгууллагаар баталгааж болсон. Харин одоо сансар гариг иргэсийн өрсөлдөөнд монголчууд үн цэнийг зэрэгцэн бүтээгч үндэстэн байх энэ тэмцэл, энэ өрсөлдөөнд бид ямар байр суурьтай оролцох юм бэ гэж. Хүн төрөлхтөн шинэ гаригийг эзэмшиж байна. Би 10 жилийн дараахыг юу гэж бодож байгааг гэхээр яг өнөөдөр энэ төслийг сонсож байгаа залуучууд өөрийн мөрөөдлөө олно. Энэ төслийг одоо оролцож байгаа залуучууд өөрийн салбартаа хүч төрөн орох болно. Өөрөөр хэлбэл энэ төсөл яг өөрийнхөө одоо үр дүнгээс гадна энэ нийтэд нийгэмд эдийн засгийн оруулж байгаа нөлөө нь Монгол улсыг өөр түвшинд аваачна гэж итгэж байна. Бид нар дэлхийн Монголд найддаг, итгэдэг эрх зүйн төтөрийг иргэдэн итгэл үнэмшилтэй амьдардаг, шударга хэсэг, бизнесэнд цэцгэлэн хөгжиж чаддаг нийгмийн таатаа урамсгал тэр зохицуултыг энээс дутахгүй залуучууд нь мөрөөдөж чаддаг, тэр мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж чаддаг тийм л орныг, тийм л ирээдүг бид хаач хөдөө өгмөр байна. Монгол улсыг төлөөлж Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв буюу Марсан хүн төрөлхтний шинэхэн өрсөлдөөн хамтын ажиллагаанд үн цэн бүтээх санаачлаг гаргасан юм. Энэ бол Марс V төсөл.